Дэлхийн Монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувад харуулж сонсож байгаа хэрхэмтэнд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 12 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Аригун, хөтлөгч Цэцэг, найруулагч Борхогийн Чинбатнаар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Өглөөний мэнд Аригунаа сайхан амарсан уу? Өглөөний мэнд Цэцэг сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар газрын шимтээд цагаан сар хамтран ажиллана. Гисүрэтагаар газар шим үйлдвэр хамтран ажиллана. За мөн Mons Cosmetics компанийн үйлдвэрлэдэг ургамлаар үсээ угааг гисүрэтэй Biomon шампунь хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 3 сарын 5-ны өдөр тохиож байна. Он гараа 65 дахь өдөр, он дуусахад 301 өдөр үлдсэн байна. За өргөжлөлтийн цагаан гарын мэдээлэлтэй танилцдаг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 14 градусын хүйтэн байна гэсэн. За тэгвэл өдөртөө тэг градус, шөнөдөө 13 градусын хүйтэн хоногны. Маргааш буюу пүрэв гарагт өдөртөө 1 градусын дулаан, шөнөдөө 13 градусын хүйтэн бол Баасан гарагт өдөртөө 2 градусын дулаан, шөнөдөө 11 градусын хүйтэн. Харин Бям гарагт өдөртөө 7 градусын дулаан бол шөнөдөө 7 градусын хүйтэн байна. Харин Ням гарагт өдөртөө 9 градусын дулаан байна. Дулаан. Тий. Одоо ингээд 1 2 7 9 гэдээ ерөөсө дандаа нэмэх градус руу орчлоо. Бүтэн сайн 9 градус. Нэмхээс Үн чи хавар болохгүй бүр шууд 100 болох нь үү? Шууд 100 болчлоо ингээд. Йоо энэ 7 хоногийн сүүлэр ч одоо бүр жаргах нэ. Харин тийм ээ. Тэгээ амралтын өдрөөр агаарцлын гаруулах сайхан дулаахан биш тий. За янз бүр санаа сайхан болчлоо. Гигэлцчлээ байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр ихний дугаараараа ямар тэмдэглэлт өдөр болдог тухай ярьдаг. За тэгээд би тэмдэглэлт өдөр болохоос өмнө нэгэн сэдвийг хүндий гэж бодлоо. Цэгийн миний эфирийг орхиж гарсан өдрийг санаж байна уу? Санаж байна. Гизний үргээд гардаг. За тэгээд энэ дээр одоо дүгнэлт тавьмаар байна. Цэгийн эвгүйгээр ойлгосон гэсэн тэ. Би өстой болгосон шүү дээ. Ингээд багч одоогүй. Ерөөсө 0 аргач ингэж одоогүй. Тухайд чи яасан гэхээр нөгөө манай талигач маань ингээд яг эфир үеэр нас орсон байсан учраас би ерөөсө юм л боллоо айгүй буруугаар ойлгож байгаа байхгүй яац юм болоо би энэ муу болсон юм болоо эсвэл хүүхдүүд муу болсон юм болоо гэд тэгээд тухайн үед нөгөө хоёлоо өмнө ярьж байсан манай өх сургууль дээр нэг жоохон хэрэг тариад гээд тэгэл би ерөөсөл хүүхдэн л болохоо олчиж яаж вэ гэж бодвол тэгэл эфир дуусаад гараал чиний компьютер руу харчих компьютерооч унтраагаагүй яарад явцсан заяа тэгэл за энд бүр компьютерооч унтраах тийм зав байгаагүй мэн гэл би бүр компьютер нь унтраачсан заяа тэгж жагаал нэг ярьж мэддэг юм байна гэж бодсон тийм байсан да тэг хүн ер нь ингээд харилцан нэг ойлгоно гэдэг чинь хамгийн чухал зүйл юм ба шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол энгийн юм шиг зүйл боловч бид хоёр үл ойлголцол үүссэн байна гэсэн байгаа даа да. За нэг талаас энэ хоёр алдаа байна гэж үзэж байна. Би за нэг талаас таамаглах чадвар. За тэгээд одоо энэ нөгөө би одоо олонний дунд эфирээр одоо хэлдэг юм шүү дээ. Заавал тэгж хэлэлгүй. Бас тийм одоо энэ ингэсэн байж магадгүй гэдэг таамаглал дутуу байж магадгүй байгаа даа тийм. За нөгөө талаас энэ ойлгомжтой би илэрхийлэх хэрэгтэйсэн баг тийм. Царай ингэж ингээ гараа явуулж бас юу гэж таах юм тийм. Тэгэхээр ерөн зүгээр ингээд яг энэ асуудал дээр ялангуяа эмэгтэй хүмүүс ингээ өөрийгөө би хангалттай дохио өгсөн шүү дээ бодод өгдөг. Гэхдээ хангалттай дохио өгөөгүй гэдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө ингээд нөгөө илэрхийлэх нь илүү хурц, илүү ойлгомжтой байх нь бас их чухал юм байна л да. Ер нь яагаад барууны одоо соёлууд ийм илүү явцсан, илүү хөгжсөн байдаг шалтгаан өөрсдөө илэрхийлэхдээ илүү тийм ойлгомжтой илэрхийлдэг. Аазууд чинь одоо солонгос киног үзэхэр ч гэсэн аазууд чинь нэг тийм бие барьсан нэг ийм жоохон юм хашаано, дотгошооно юм шиг тэгээд нэг юм амар жоохон ингэ царайны хувирлаар ойлголцох гэдэг юм уу тийм нэг тийм байгаад байдаг. Ер нь бол баруун талдаа бол энэ ч нөгөө илүү харилцааны тал нь арай өөр гэх юм. Ингээд илэрхийлэмж өндөртэй байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотой өдөр юм байна. Юу хэлэх гээд байгаа гэхээр би хэлэмж өдрөө. Үгүй гидс базлалтын бүжиг хийдэг өдрөөс. Би хэлэмж өдөр юм бахта гэж ярьсан чи. Хэлэмж өдөр. Тэгээ тэр өдөр одоо жишээлбэл Аригун гидсээ нэг жоох ингэж гараа явцсан бол би гидс үзье байна гэж ойлгох нь шүү дээ. Эсвэл ингээд нэг хүн болох ер нь ингээд харахад ингээд энэ гидс базлаадсгүй бол шээс хүрээд авсаг чинрээд байхад хүний хийдэг хөдөлгөөнүүд чинь ойлгомжтой юм л даа. Ингээд тэрийг илүү ойлгомжтой илэрхийлж сурах. Магадгүй заримдаа бүжиглэх хөстө өдөр гэж үздэг. Энэ одоо нас энэ ч бас ингээл нэг инээдтэй ууг нэг талаас харахад инээдтэй эргээ харахад инээдтэй болож яг тухайн үед бол бас эвгүй үстэй яг бацж байгаа хүндээ бол үнэхээр асуудалтай байхгүй. Бүжиглэх тэгэлээдгүй шүү дээ. Хажууд тийш нэг жоохон хөдөлгөх юм юм болж байгаа. Тэгэл хажиж хөдөлгөө игэл энэ чинь бараг бүжиг юм шүү. За тэгээд энэ одоо хөгжилтөө энэ байдлыг юу болж харсан бэхээр charming гэдэг юм
юуны нойлын цасны брэнд гэдэг юм байна. Энэ уриалаад 2014 оноос 3 сарын 5-ныг Гидс Potty Dance буюу одоо Гидс одоо давс чигнэлт гэж хэлж болно. Эсвэл Гидс бацалтын бүжгийн өдөр гэж. Бүжиглэх ёстой юм байна бид нар. Бүжиглэх ёстой. Өөрөөр хэлбэл яг ингээд юу болохгүй байгаа илүү гоё хурцаар. За ойлгомжтойгоор. За нэг талаас ойлгомжтой. Нөгөө талаас хамгийн гол нь бүх юмыг хөнгөн илэрхийлж шүү дээ. Энд чинь бүжиг гэдэг чинь хөнгөн байгаа. За би өстө эвгүтлээ. Одоо дараагийн удаа бид ингэ тэгээд гарна. Тэгээд цэгийн маань санаа зовхгүй те. Йоо яац юм бол ийц юм бол бөө санаа зовж байгаа шүү дээ. Тэгээ ингээ зүгээр хөнгөн шалтгаан хилээ гараа явуучих юм бол тэр чинь миний уур амьсгал гэсэндээ гайг үлдэж байгаа байхгүй. Тэгээ ард нь би бүр ингэ яац мэдгүй үлдэхээр за ямар нэг юм болцсон юм биш үстэй гэдэг. Бөө өртөг үсэж шүү дээ хүний сэтгэлзэн өртөг. Тэгээд би нүгээр яриад байгаа байхгүй юу. Эфирээр. Тэгээ бас энэ тал дээр би зүгээр ингэж хэлмээр байна. Ойлгомжтой байна гэдэг бол нэг нэгнийхээ бас сэтгэлийн өртгийг хэмнэж өгдөг. Бид нар нэг нэгнийхээ сэтгэлийн өртгийг л бас хэмнжиж арай утга учиртай ярих хэмжээний л болд юм байна л да. Тэгэхээр энэ мэтчлэн ерөн зүгээр ингээд ойлгомжтой байна гэдэг бол маш том соёл юм байна. За тэгээд ийм учраас одоо энэ өдөр бүжгэлдэг бахнэ. За энэ бүжгэлүүлж байгаа шалтгаан цаанаа бол бүр том санаатай. За яагаад вэ гэхээр мэдээж хэрэг хүн болгон ер нь одоо гиз бацлан гэдэг хүн болгон л ямар нэгэн байдлаар одоо энийг мэдэрсэн байгаа шүү дээ. Хамгийн хөвгтэй явдлууд ер нь л гиз бацсан юм тохиолдод байдаг шүү. Цэгийн тийм тохиолдол санаж байна уу? Санжи саасраасаа айлд орчод нэг гиз ивгүрхэд аюу сонирн байсан. Тэгээ яж тэр ингээд айлд бөөнөрө даалга тоолоод суужсэн 5 гар сууж байгаа би 1 гар сууж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө 0 ороод алга болчихоор чи ой тэр юугаа хэлээрэ мододуудаараа гэж ингээд хэлж байгаа юм чи. Тэгэл олонний зүүн заалах гэдэг. Жоо ойлгомжтой ингээд гарч байгаа. Бүжиглээ гарах. Би бүжиглээ шүү гэж гарах хэрэгтэй юм. Цаа энэ хүн болгон буюу ерөөсө бүгд дотроо хүүхдүүд. Хүүхдүүдэд бас энэ нөгөө энэ гиз бацлаа гихтэн бүжгэлдэг дуу тавьдаг бүр зорилтын дуунууд байдаг юм байна интернет дээр. Тэгээд ингээд ээж аав нь хамт байж байхдаа ингээд гиз бацлаа шээс хүрлээ гэл ингээд бүжиглэнгүүд 2 настай 1 настай хүүхдүүд ч гэсэн дөөрэж бүжиглж өөрийгөө тэр байдлаар илэрхийлээ сурчдаг юм байна. За илэрхийлээ сурчвал юу гарч ирэх вэ гэхээр гэртээ байж байхдаа бид нар заавал памперс өмсөх шаардлагагүй болгоно шүү дээ. Хүүхд чинь бүр багаас энийг потти тренинг гэж байдаг юм байна. За яг Монгол эцэг эхчүүд ер нь хийдэг л ах. Гэхдээ манайх гур бол гуруулаа тийм. Манайх зүгээр хавчхан дээ шүү дээ. Тийм үү. Манай монголч гэж. Тэрийг илүү тод илэрхийлж өө шигшээ маань авч тавиад сүүлдээ тэгсээр байгаа тэр чинь одоо ч л горшокон дээр шээгээд сурчиж байгаа байхгүй тийм. Энэ ер нь зүгээр магадгүй Charmin гэдэг энэ компани хэлж байгаа юу гэсэн үг гэхээр бид нар энэ одоо потти тренинг буюу эсвэл шээгч бяцах чагааг илүү хөгжилтөөр илүү гэхдээ хурц илэрхийлэмжтэй болохын тулд бүжгийн өдөр гэж тэмдэглэдэг болсон байна. Гоё юм байна тий. Тэгэхээр тэр ойлгослын тал дээр нэрнгээсээ зөрөө өсөд байгаа маа. Би энтэйгээ илүү гоё ойлгомжтой байх тэрийг ерөөс нь л санаагаа шуудхан хэлжүүл зүгээр юм шиг үлээ тий. Харин тий. Тэгээ манай монголчуудын хувьд за тэр цус маань өнөөдөлжин амьдралаас хэлжээд удаагүй байгаа учраас нэг тийм за ингэчих болоо тэгчих болоо гэд ер нь нэг жоохон дуугаа тий. Нөгөө хүний айгүйх хардсан сайтай. Тэр нэг нөгөө ийм нөгөө high context соёл гэж ярьдсан байлээ. Ийм үгээр биш биеийн хэлэмж ч юм уу нэг ийм үгэн дотор үг дайж хэлдэг гэдэг. Тэр чинь яг үнэндээ нилээ ухаан юм байна. Гэл бүр үхлээ харцаж энэ ихч юм шиг гэдэг. Тэр байдал одоо жоохон юу гэдгийг илүү хөгжөөд илүү ойлгомжтой харилцдаг болж иж орчин үеийн хурдтай юм одоо хөгжилт дунд чинь илүү үр ашигтай л харилцаа би болдог болоод барууныхнаас одоо соёл одоо тесрэлт эхэлсэн гэх юм уу? Одоо хөгжил эхэлсэн байж магадгүй гэж үздэг. Заавал хөндрүүлээл бицлаа гэж хэлхийн оронд зүгээр бүжгэлжүүл хооронд ойлголцоод амар юм биш үү? Тийм шүү дээ. Тийм бас гой санаа аргууд байгаа зү тийм. Харин тийм. Тэгээ одоо яг ингээд өнөө саасрын үеэр аягүй хажиглагдсан юм билэ. Би ингээд нэг юм бие бариад ингээд жоохон ингээд сонин суугаад байгаа нь одоо манай нөхөрт ч юм уу хүрээлэн байгаа хүмүүс ч юм энэ одоо яг яац юм бол би нүвдсэн юм болоо гэл ингээд сонин баадаа шүү дээ. Харин бүжиглээ сурчих юм бол доороо нэг жоохон бүжиглэх хөдөлгөөн хийчих юм бол энэ яг нойлох гээд байгаа юм байна гэж хэлээл хүмүүсийн нэргэд хойлоо 0 орох уу гэл ингэнэ штэ тий. За энэ одоо манай найруулагч яг бүжгийн хөдөлгөөнүүд үзүүлсэн байна. 2 гараа урдаа X-лж бариад 2 тийшээ савчаад таазаа хөдөлгөөн. Тий. Тэр X-л барьдаг чи яг одоо нөгөө 0-ын гадаа байдаг тэмдэг үстэй тий. Тэгээд хүүхдүүдтэй ингэж заахна штэ. Макарена бүжиг. Одоо тэгвэл зөвхөн ингэж X-лээ зогсож байгааг нь биш яг ингэ бүжиглж байгааг нь тавьчих юм бол илүү гоё юм байна. Хүүхдүүд илүү хөгжилтөөгөөр өөрийгөө илэрхийлж сурах юм шиг байна тий. Хөрх юм аа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Mos Cosmetics компани үйлдвэрлэдэг ургамлаар үсээ угаая гэсэн урайтай Biomon шампунь хамтран ажиллаж байна. За энэ чинь Biomon 3 төрлийн ангижруулагчийг бүх сүлжээ дэлгүүрээр 15-ын хямдралтай өнөр худалдаж
хурдан авах боломжтой яг одоо байгаа юм байна. За Биомон 3 төрлийн шампунь савлгаа шинжлэгдэж хэрэглэгчдэд илүү ойлгомжтой болсон юм байна. Энэ өстой гоё шүү. Тэгээд юунаасаа гадна шампунаасаа гадна ангижуулагч нь их гоё юм байна. Одоо өнөөдөр би ангижуулагч дээр төвлөрч ярих гэж бодож байна л доо. За Биомон шампуны 3 төрлөөс гадна ус ургуулах, тэжээлийн чийшүүлэх 3 төрлийн ургамлын хандтай ангижуулагчтай. Ус ургуулах ангижуулагчнуудаар жишээлбэл өндөр идэвхтэй гурвалсан хандтай үсийг эрдэс витаминаар тэтгэж, үсний эрүүл ургалтыг дэмжиж үсний тэжээл өгж байгаа юм. За тэгвэл тэжээлийн ангижуулагч гэдэг нь болохоор ган голон овёсны хандтай үсний байгалийн өнгийг сэргээгээд гялалцсан торгомсог болгох. За мөн гадны нөлөөллөөс үсийг хамгаалж үс хураашиж гэмтгээс сэргийлнэ гэд. Энэ тэжээлийн ангижуулагчийг нь яг нэг үсээ маш их ороодог эндүүдтэй хүмүүс сэргийлүүл их зүгээр юм байна. Гадны биетээс хамгаална гэж штэ халуунаас гэсэн үг. За мөн чийшүүлэх ангижуулагч нь болохоор жихэр үсний хандтай учраас үсэнд тэжээл өгөөд үзүүрийн гэмтлийг нэмчлээд үсийг гүн чигшүүлж тослогыг нь тэнцвэржүүлээд хуурай болон гэмтэлтэй үсний уургалаг бүтцийг нь бэхжүүлэх үүрэгтэй гэж. За энийг болохоор нөгөө жоохон хагдах гад байдаг ч юм уу эсвэл ингээд ер нь хагдах гад байна гэдэг чинь чигшил дутагдсанаас л болж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр чигшүүлэгч ангижуулагч хэрэглээд эхлэх юм бол таны үсний тэр нөгөө нэг тослог нь тэнцвэржээд хагдхаа болчихно гэсэн үг. Биомон ч одоо 1990 оноос хойш удирдах байгаа. Одоо ингээд 45 дахь жил. Тэгээд 45 дахь жилдээ одоо ингээд 46 дахь жил рүү орж байгаа юм. Тасралтгүй хөгжүүлж байгаа Монгол брэнд те. Сүх юм аа. Ёстой гоё. Тэгээ ер нь бол 40 хэдэн жилийн туршлага гэдэг чинь цаашаагаа шалгараад шалгарсан л юм технологи байгаа шүү дээ тийм ээ. Биомон шампуныг ер нь манай эмэгтэйчүүд төр дундаа маш сайн мэддгээ. Ангижуулагчтай болсон байгаа нь илүү гоё таалагдаж байна. Өмнө ангижуулагчтай байсан л да. Гэхдээ ангижуулагч нь бүр юм гоё өөрийнхөө өсөнд тохирсон ангижуулагчийг сонгох юм сонголттой болж байгаа нь илүү гоё юм аа. За тэгэхэд Биомон бол бүх одоо Монсын эмийн сан буюу Go to Market байрлах Mon's Beauty нэрийн дэлгүүр бүх зах худалдааны дүүс худалдан авах боломжтой. Дээрээс нь e-Mon's цэг юм нэгэ сайтлаа ороорой шууд бүтээгдэхүүн захиалаад хөргүүлээд авах боломжтой болсон байна тийм. Тэгэлгүй яах вэ? За манай нэвтрүүлэгтээ Mon's Cosmetics компани үйлдвэрлэдэг ургамлаар үсээ угаая гэсэн урайтай Биомон шампунь хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн болон руугаа оръё. Өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүн хин бэ гэхээр Зимбабвегийн анхны ерөнхийлөгчийн төрсөн өдөр юм байна. Кенан Банана гэдэг хүн төржсэн гинэ. Би нөө сүүлд гэдэг чинь Мугабе лөө. Тийм Мугабе, Роберт Мугабе. Яг энэ хүний орыг залгамжилж авсан юм билээ шүү дээ. За. Тэгээд мэдээлэл бэлтгэх гэж Зимбабвер нь яг яадаг болсон ингэ сонирхож үзлээ. Айгу бас эвгүмээ. За. Кенан Банана 1980 онд ерөнхийлөгчийн албанд томилогдонгуудаа ард иргэд өөрийнх нь нэрийг шоолохгүй байх тухай хууль баталж ирсэн юм байна. Яг тэгэхээр банана. Тийм. Миний нэрийг шоолоод аваа ингэ шоолж болохгүй шүүгээ хууль баталж ирсэн юм ерөнхийлөгч юм байна. За шууд л ерөөсө дарангуудагчлсан гэсэн үг шүү дээ. Тий. Гэтэ энэ Кенан Бананагийн хувьд болохоор бэлгэдлийн чанартай ерөнхийлөгч байсан гэж үздэг юм байна. Харин дараа нь тэр нөгөө Роберт Мугабе юу яаж авсан штэ. Ор залгамжилж авахдаа яг нөгөө гүйцэтгэх эрх мэдлийн буюу дарангуулын шинжтэй ийм ерөнхийлөгч болсон юм билэ. За тэгээ Зимбабве гэдэг улсын талаар сонирхож үзлээ. Айгуу сонирхолтой юм байна. Британий колони байсан те. Энэ үедээ нөгөө Родеси гэдэг нэртэйсэн юм байна штэ. Тэгээ 1980 онд тусгаар тогтоотой бүр эртний нэр болох Зимбабве гэдэг нэрийг авч тусгаар тогтсон юм байна. Тэгээ нэгэн цагт өндөр түвшний хөгжил цэцэглэлтээс нь болоод Африкийн Эрдэнэс гэдэг бүр юм нэртэй байсан юм байна. Цагаан алт алмаз ихтэй. Тэгээ энэ улс ер нь яаж явж байгаа юм болсон юм аа гэд бүр гайхмарч юм шиг. 11-р зууны үед уг нь бол худалдааны амины томоохон бүс байсан учраас нэлээд юм хөрөнгөтэй бэлдээ юм байсан юм байна. Тэгсэн 2008 онд нүүрлсэн 231 сая хувийн инфляцийн үр дүн гэж шүү дээ. Ийм амар өндөр үнэтэй. Би ч одоо Мугабегийн үед ч тийм. Тийм Мугабегийн үед ийм амар өндөр инфляц юу яасан гэдгийг инфляц болсон гэдэг мэднэ л дээ. Гэхдээ бүр 231 сая хувийн гэдэг чинь бүр амар юм биш үү? Амар шигтэй тийм. Санаанд багтахгүй байхгүй 231 сая хувь гэдэг. Тэгээ энэний үр дүнд Зимбабвеос мөнгөнд тэмдэгтэй халаад Америк доллар, Өмнөдийн Африкийн ранд, Ботсваны пула зэрэг ашиглаж эхэлсэн юм билээ л дээ. Гэхдээ энэ тоог сонсоход бол амар сансагсан. Одоо аль биесны баг мөнгөнд тэмдэгт нь юан, хятадын юан байх шүү. Оо тийм үү. Тэгээ өөрөс мөнгөнд тэмдэгдэхгүй болсон санаж байна. Тэгээ 1980 онд Зимбабвеосд өрнөсөн иргэний дайнаас болоод 30 мянган хүн амиа алдаж исэн юм байна. За мөн хүн амын 30 гаруй хувь нь өдөр тутмын өсөглөнд нэрвэгдсэн байдаг гэж байна. Тэгээ хөдөө орон нутагт амьдарч байгаа гэр бүлийн 76% нь өдөрт 4,000 төгрөгөөс бага орлоготой байдаг гинэ. Ийм улс орн юм байна. Хит ядууралтай гэсэн үг нь тийм маш ядууралтай. Тэгээд ер нь бол ядууралтайгаас гадна өсөглөнд маш ихээр нэрвэгдсэн юм хүмүүс юм байна л да. Тийм учраас юу хөгжил байхгүй, цахилгаан тасарханы нэг хүнд. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл нь эрчүүд нь тархалгахыг хүсдэг гинэ.
За. Энэ нөгөө өсвөлөнтэй толботой юм шиг үлээ. Тэгээд илүү дэлжинтэй эрэгтэй хүмүүсийг нийгэм даяараа ажил хэрэг нь бүтэмжтэй байдаг, хөрөнгөтэй хүн гэж үзээд юм шүтэх хандлагатай байдаг гэж байна. За тэгээд ийм тархан ирчүүдийг шүтгэхээс гадна усын дагнд байдаг гэдэгт маш ихээр итгэдэг арт түмэн гинэ. Сонирхолтой санагцсан. Тэгэхээр ийм улсын анхны ерөнхийлөгч нь ямар хүн байсан талаар өнөөдөр ярина гэсэн үг. Ер нь бол маш яриагтай төвхтэй хүн юм билээ л дээ. За Кенан Содиндо Банана гэдэг энэ хүн 1936 оны 3 сарын 5-нд төрсөн, 2003 оны 11 сарын 10-нд нас орсон юм хүн юм билээ. 67 наслсан гэсэн үг. Түүний ээж аав нь Лесотоос саагчилж өссөн хүмүүс юм билээ. Тэгээ нутгийнхаа номлогчийн сургуульд сураад дараа нь Пулемтрид байрлаж байгаа Тигвани гэдэг юм ахлах сургуулийг төгссөн. За ахлах сургуулаа төгссөний дараа нь багшийн сургуулийн институтад суралцж агаад өнөөгийн хараарад теологийн коллежид диплом хамгаалсан юм хүн байт юм байна л да. Энэ шашны чиглэлийн хүн юм байна шүү дээ. Тийм байлээ. Тэг ерөн Санваартан 1962 онд Сүмийн Санваартан болоод Сүмийн номлогч сургуулийн захирлаар нь ажиллаж агаад дараа нь 69 онд Сүмүүдийн зөвлөлийн даргаар нь сонгогдоод бүр 71 он хүртлийн албан тушаалаа хашсан хүн байт юм билээ л дээ. Тэгээ энэ хугацаанд бас дэлхийн Сүмүүдийн зөвлөлийн зөвлөх хорооны гишүүн гэдэг ийм цолтой хүн байсан юм байна. Тэгсэн Банана Зимбабwe улсыг Их Британий колони байхаа эсрэг нэг улс руу үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож исэн, хараа эртний эрх чөлөөний төлөө тэмцэж исэн ийм улс төрийн идэвхтэй хүн байсан байна л да. 1980-аас 87 оны хооронд ерөнхийлөгч албан тушаалд ингээ очиж байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө бэлэгдлийн шинжтэй ерөнхийлөгч гэж үздэг юм билээ. Тэгэд түүнтэй холбоотой нэг шууган байдаг. За энэ нэлээ яривхтай хэрэг. 1997 онд Бананаг ижил хүйстэй хэмээн буруутгаад ихээхэн олонний анхаарлыг татсан юм шүүх хурал болсон. 11 удаагийн хүчингийн хэрэг болон ёс бус үйлдэл хийсэн хэрэгээр яллагдаад 6 сар шоронд хоригдсон юм байна. Энд чинь христийн номлогч лөө. Тий христийн ном Санваартан. Тэр нөө христийн сүмүүдэд болдог үйлдэл болж таарч байна да. Энэ нь болохоор ийм юм билий. Бүр ерөнхийлөгч байх та. Энэ хэрэгтэй холбоотсон гэсэн үг. Уг нь бол шүүхээс түүнд 10 жилийн хорхол өгсөн юм билээ л дээ. Гэхдээ 9 жилийг нь түтгэлзүүлээд 1 жилийг нь оноосон чинь 1 жилээс 6 сарыг нь яг биеэр хоригдоод гарч ирсэн юм бэл. За энд юу болсон гэсэн Бананагийн бие хамгаалагч Жефта Дуба гэдэг ийм залуу байжээ. За. Энэ цагтаа хүн байсан юм байна. Гэхдээ бас ерөнхийлөгч бие хамгаалагч хийдэг байсан юм байна. Тэгсэн өөр нэг Патрик Машири гэдэг ийм цагтаа тэр нөгөө Дуба гэдэг энэ хамгаалагч залууг нь чи Бананагийн ижил хүстэй ихнэр үсттэй хэлсэн юм байна л да. Одоо маргалцснаасаа болоод тэгсэн чинь нөгөө Дубэ гэдэг цагдаа чи Патрик Машири гэдэг залууга буудчих. Тэгээд хүн амны хэрэг болж байгааз энэ хүн амны хэргийг мөрдөж шалгаж явах явцдаа Бананаг хүчрхийлэгч байсан нь тогтоогдсон гэдэг юм байна. Энэ чигтээ ерөнхийлөгч байх үед нь юм уу? Ерөнхийлөгч байх үед нь. Тэгээ бүр 10 хэдэн жилийн дараа энэ явдаа сөхөгдөж гарч ирээд тэгээ ингэж урагш нь мөрдсөн юм билээ. Гэхдээ энэ хэрэг нь сөхөгдснөөс хэдийн хугацааны дотор буусан бай. 7 жилийн ерөнхийлөгч юу байсан? Энэ нөгөө хэрэг нь илрээд тэрний дараа 7 жил болсон юм уу тэ өргөжлүүлээд 80-аас 87 оны хооронд ерөнхийлөгч байжгаад энэ хэрэг бүр 10 жилийн дараа сөхөдөж гарч ирж байгаа байхгүй юу. Тийм тэгээд урагшаага тухайн үед нөгөө ерөнхийлөгч байхдаа ийм үйлдэлүүд хийдэг байсан гэдгийг шүүхээр баталгаатай болоод тэгээд ял авч байгаа. Миний зүгээр ингээд таамаглах гэдэг байгаа нь энэ нөгөө энэ чинь том албан тушаал дээр шүү дээ тэ том албан тушаалтай хүмүүсийг унгаахын тулд нөгөө ухаж янз янз асуудлыг ухдаг шүү дээ тэ. Нэг юм болсон. Тийм юм тэр одоо Мугабе энийг нь ухаж гаргаж ирсэн юм шүү л гэх гээд л. Тэгсэн чинь гэсэн. За. Тэгээд яг ямар ч байсан нэг ийм үйл явдал болонгууд 1998 онд шүүхээс Бананаг 11 удаагийн хүчингийн хэрэгт буруутгасан байгаа байхгүй юу. Гэхдээ Банана өөрөө үгүйсгэж исэн. Юу гэж үгүйсгэсэн гэхээр ижил хүстэн байх нь хэвийн бусаа жигшүүртэй буруу зүйл гэж мэддэгчсэн байгаа байхгүй юу. Харин өөрийнх нь тухайн энэ бүхнийг улс төрийн карьераас нь зайлуулах гэсэн оролдлого хийсэн юм гажиг худлаа зүйл гэж мэдэгдэл өгсөн байт юм билий. За бүр нөгөө дараагийн ор залах гэдэг ерөнхийлөгч Роберт Мугабе биш үү те. Өөрийг нь хороох гэсэндээ замаасаа зайлуулах гэсэндээ миний энэ хэргийг ингэж сөхч гинөө бүр 10 жилийн өмнөх хэргийг сөхч гинөө гэж мэдэгдэл хийсэн. Гэхдээ түүний эхнэр Жанет Банана гэдэг хүн нөхрийнхөө ижил хүстэн байсан гэдгийг хожим нөхлөөд шүүрсэн. Хожим. Тий хожим. Тэгэхээр эндээс нөгөө шүүх хурал дүгнэлтээ гаргасан юм билээ л дээ. Кенан Банана шоронд хоригдохоос өмнөд аврах руу оргож цухтаасан. За тэгээд 1998 оны 12 сард Нельсон Манделатай уулзсан юм байна л да. Тэгсэн Нельсон Мандела түүнийг ятгаад за чи Зимбабве буцаад очоо. Хэрэгээ хүлээ. Ингээд эргэж ирээд шүүхэн шийдвэрийг хүлээж авахар болсон юм байна. Өөрөө одоо хүлээж шүүрч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1999 оны 1 сарын 18-нд Банана
10 жилийн хорих ял сонссон. Тэгээ үүнээс 9 жилийг нь түтгүүлзүүлээд банана өөрөө санваартан байх эрхгүй болоод за эцэст нь яг биеэрээ 6 сарын шоронд хоригдоод 2001 оны 1 сард суллагдаж гарч ирсэн байдаг юм байна. Тэгээ энэ за хоёулаа нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаа танилцуулчих тийм. За дэмжээ ажиллагчаар нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжээ ажиллаж байгаа. Нүүдэлчдийн ёс заншил, өв уламжлал, дахин татвардагчгүй өрмөц соёлыг сурталчин таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. Бүрэгдийн баяр наадам 19 дахь жилдээ Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцлборт 3 дугаар сарын 8-9 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм байна. За бүрэгдийн баяр 2025 наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн аялал жуулчлалын газар Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцлбор Монголын бүрэгдэжин холбоо ажиллаж дэмжих байгууллагаар байгаль орчин аялал жуулчлалын яам Өмнө Говь аймгийн Өмнө Говьгийн Баян Улгийн аймгийн соёл урлагийн газар ажиллаж байгаа. За энэ баярт Баян Улгийн, Төв, Сэлэн, Архангай аймгаас нийтдээ 22 бүрэгдэжин оролцох бол Казахстан болон Кыргызстан улсаас төлөөлөл болгож оролцож байгаа. За мөн махчин шувуу гаршуулан сургаж ан аав хийж ирсэн уламжлалт арга ухааныг шуучлах уу хэмээн нэрлэдэг. За ингээд бүрэгдээр ан хийх энэ уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бит бус төлөөллийн жагсаалтанд албан ёсоор бүртгүүлсэн билээ. За ийм бүрэгдийн баяр болгож байгаа юм байна. Манай нэвтрүүлгийг нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За тэгсэн түүний эхнэр Жанет Банана гэдэг хүн 2000 оны 10 дугаар сард буюу нөхрөө одоо шоронгоос суллагтахаас өмнө гэсэн үг шүү дээ. Их Британаас улс төрийн оргонд өсөж исэн юм байна. Харин түүнийхөө Майкл Тоба гэдэг энэ хүн эхнэрийнхээ хамтаар эхнэр болох Кэролайн Бананы хамтаар 2013 онд Британи on the Fiddle гэдэг нэртэй BBC-гийн баримтат кинонд гарсан юм байна. Ингэж гарч гарахтаа болохоор бүр Их Британд халамжийн тэтгэмжийн залилангийн асуудлаар мөртөн шалгагдаж байсан хүмүүс юм байна гинэ. За 2003 оны 11-р сарын 10-нд Банана хорт хавдраар нас барсан. Тэгээ 2003 оны 11-р сарын сүүлчээр Бананаг Зимбабвед нутаглуулсан юм байна. Тэгтээ дараагийн ерөнхийлөгч болох Роберт Мугабе түүнийг радиогоор хүндэтгэл үзүүлээд ингэж илэрхийлсэн шүү дээ. Ингэж илэрхийлэхдээ үндэстний ховор бэлэг гэж магтандуулсан байна. Сонин. Өнгөрснийхэн дараа нь матрын нөлөө сунаг хаалт. Яг үнэ матрын нөлөө сунгасан гэж хэлж байна. Мугабе ч бас өөрөө бас эйгүү гарч тээ. Харин тийм билээ. Өчигдөр нэг хальт үзсэн чинь дарангуулагч байсан юм билээ шүү дээ. Дарангуулагчаас гарсан чинь хэдийн их нэртэй ч хэлээ энэ чинь тэгээд ер нь улсаа бас сөнөхт гар бие оролцсон гэх юм уу гэж л одоо хэлэх бах та. Тийм билээ. Тэгээд үндэсний ховор бэлэг гэж ингэж магтан дуулж исэн мөртлөнгөөсөө түүний хувьд оршуулах хосол нь ерөөсөө тийм өндөр одоо төрийн тэргүүн байсан хүнд олгоод хүндэтгэлтэй оршуулах хосол болоогүй зүгээр энгийн байдлаар оршуулсан. Өөр нэг сурвалжууд болохоор бүр албан ёсоор оршуулах зөвшөөрлийг нь хамаатнуудад эрх баригчид өгөөгүй ч гэж бүр тэмдэглэгдсэн байт юм билээ. Тэрнээс гадна экс ерөнхийлөгчөд зориулагдсан төрийн тэтгэл гэж байт юм байна л да. Уг нь бол тэгсэн энэ эрх ямбайг нь Банана хүртэж чадаагүйгээр нас барсан. Ийм төвхт юм бил шүү. Банана хэрвээ амьд байсан бол одоо шоронд ороод гараад ирсэн юм чинь нэр төртөөр буцаад Мугабегийнхаа юг авах лсэн юм байна те. Харин магадгүй. Гэтэ Мугабе ч их хурд нассан санаж байна. 90 нэлээд гарлуу да те. За цэдэн цэцэг их ингэсэн байна. Цагаан эрдэн фермерүүдээс газрыг нь шууд булааж аваад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч орноос импортлогч улс болсон гэсэн байна. Энэ нөгөө нэг уг нь бол хамгийн их тусгаар тогтнолох үйл явдал чинь 1965 онд болсон юм билээ шүү дээ. Британаас тусгаар тогтнох гэж үзээд тэгээд 80 онд тусгаар тогтносон нь болохоор энэ үед тусгаар тогтнох байгаа тэр нөгөө их барьж байгаа хүмүүс нь цагаан эрдэн хүмүүс байсан юм билээ. Тэгээд цагаан эрдэн хүмүүс тэгээ 15 жилийн турш одоо ийм партизаны дан гэх юм уу те ийм дан хийж агаад 1980 онд яг албан ёсоор Зимбабвегийн нэрийг аваад тусгаар тогтносон байсан шүү. Тэгээ өргөжлөл цагаан арстнууд нь арай илүү хөгжингөө нөгөө хөдөө аж ахуй эрхэлжсэн чи тэрийг нь одоо булааж аваад тэгээд дампууруулсан юм шиг байна шүү дээ тий. Харин тийм билээ. Тэгээ одоо энэ нөгөө нэг 11 удаагийн хэрэг үйлцэн гэж байгааз. Тэгээд улсын яллагчийн гаргасан нотлогоонд дурдсанаар болохоор Банана ерөнхийлөгч байхдаа эрх мэдлээ ашиглаад гэрийн үйлчлэгчдээс эхлээд хамгаалтын албан хаагчид за бүр шүүгчээр нь ажиллаж исэн спортын багийнхаа гишүүдийг хүртэл хүчирхийллийн шинжтэйгээр бэлгийн харьцаанд орохыг тулгын шаарддаг байсан гэдэг ийм дүгнэлт гарсан юм бэл. За тэгэхээр Зимбабве гэдэг энэ улсын энэ одоо нөгөө юунаас үнсчээснээр
интернетээс харж ирснээр болохоор хэцүү зүйлүүд маш их тохиолдож байгаа юм хэцүү улс юм билээ л дээ. Тэгээд энэ улсын хамгийн анхны ерөнхийлөгч нь Canon Banana гэж юм хүн байсан. Тэгээ 67 наслаад сүүлдээ хор тавдраар нас барсан хүн байдаг юм байна. Зээ. Хамтран ажиллагчид танилцуулъя. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ газрын шимтэй цагаан соройроотой газар шим хамтран ажиллаж байна. 1990 онд Монголын анхны Джеймс ногооны консервийн үйлдвэрийг байгуулад өдгөө 25 жил болсон байна. За үйлдвэрлэл эхэлсэн эхний жилээ бол 2 төрлийн 20 мянган шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж илаа. За тэгвэл одоо буюу 2025 оны байдлаар 69 төрлийн 8 сая орчим шил дарсалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэ салбартаа тэргүүлж байгаа ийм компани. Тэгэхээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ өөрсдийн боловсруулсан Монгол технологи жороор үйлдвэрлээд тогтворжуулагч бодис консервант хийдэггүй. За зөвхөн дулааны боловсруулалт хийх замаар нөөцлөг учраас задласнаас хойш бусад бүтээгдэхүүн шиг юм удаа хадгалж болдоггүй онцлогтой бүтээгдэхүүн. Энэ нь бол яг тийм тогтворжуулагч бодис консервант байхгүй гэдгийг илэрхийлээд байна шүү дээ, тийм ээ. За газар шим бол одоо 26 дахь жил 27 дахь жил рүүгээ баг орж байна. Тэгээ ер нь удаж байгаа дээрэс нь ер нь Монголын яг сонгодог загвараар бизнес яаж хөгждгийг харуулж байгаа компани юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл газар шим бол нээлттэй харилцаалагддаг хувьцаат компани болсон тийм. Нүн байна уу? Урьдчилан IPO-гоо хийсэн санаж байна. За ингээд үндэсний үйлдвэрлэгч одоо баялаг бүтээгч одоо манай бидний брэнд гэж хэлж болох болсон. Бид бүгдийн өмч болсон. Одоо та өмчлөгч нь бол шууд одоо болох боломжтой бидний энэ супер брэнд ээ. Өчигдөр би хүрэн манжагийн салаатыг ярьсан шүү дээ. Хийхэд амархан гэдэг. За тэгвэл өнөөдөр личээгоор нь ямар салаатыг маш амархан 5 минутын дотор хийж болох талаар ярил л да. Би заримдаа ингэдэг гүзээ хаваад гүзээг ингээ сайхан арилгаад угаагаа чанаад хэрчээд бэлдчихдэг байхгүй хөлдөөчтэй. За тэгэнгүүтээ ингээд яаралтай үед ч юм эсвэл заримдаа нэг юм залхуур сойроо бол дэлгүүрээс газар шимийн личээг худалдаж аваад тэгээ нөгөө хөлдөөсөн гүзээгээ гаргаж ирээ сайхан гисгээгээд тэгээ гисээд нэг итгэд юм хөвтэйхэн болчингууд нь шууд нөгөө юутайгаа личээтэйгээ холиол тэгэл 5 минутын дотор маш гоё амттай гүзээний салаад бэлэн болно доо. Зя газар шим эх орны одоо хөрсөн дуурсан ногоогоо бид нар эцсийн бүтээгдэхүүн болгон авч байгаа. Дээрээс нь одоо 2018 онд ISO 9001, ISO 22000 гэдэг олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн юм үйлдвэр. Дээрээс нь артишок ургамлыг Монголд улсад нутагшуулаад тариалж эрүүл мэндийн ундаа гаргасан гэдэг чинь одоо юуны одоо судалгаа шинжилгээний ажил хийгээд хөгжүүлээд бүтээгдэхүүн болгож гаргаж ирж байгаа ийм одоо инновацлог хамт олон гэж бас хэлж болно те. Бас нэг гоё мэдээ нь тун удахгүй монголчуудын өргөн хүнсний хэрэглээний кетчуп, майонез, чили соус, паста соус хүүхдийн нухшиг үйлдвэрлэж зах зээл гаргахаар бэлдэж байна гинэ. Бид нар ч одоо ингээд ямар нэгэн баяр болно энэ тентхийн гуанз ресторануудаар орно ерөөсөө л кетчуп, майонез нэг мөнхийн хос гэж хэлж болохоор гадны бүтээгдэхүүн байдаг шүү дээ те. Тэгвэл одоо түүнийг орлуулах дотоодын за тэр дундаа бүр ингээд өөрсдийн брэндтэй болж байгаа юм байна. За холбогдох утасны дугаар нь 75 дигдав 9999 юм байна. За мөн газар шим үйлдвэр гэдэг англиар бичээд тавиад албасны пэйж нь байна. Манай нэвтрүүлэгтээ газрын шимтэй цагаан сар гэсэн үрэйтайгаар газар шим үйлдвэр хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн болон руу гоёлоо оръё. За тэгээ гоё сэдв өнөөдөр ярина. Ярихаас өмнө нэг юм бас асуулт өдөөе гэж бодлоо. Ангар дээр яагаад амьдрал байдаггүй вэ? Ангар дээр ямар ч байсан төмөр маш их ихтэй тэр чинь. Тий. Заавчаар ер нь бол амьдрал үүсэх боломжтой элементүүд тэн дээр байгаад байгаа тийм үү? Тийм баг. Тэр элемент амьдрал үүсэх юу лээ амьдрал. Төмөр яг зөвөр амьдрал одоо бидний мэдэх амьдрал бол одоо нүрс суурьтай гэж байгаа тийм байгалах л та одоо тэдний байгаа. Гэхдээ мэдээж хэрэг хамгийн гол нь агаар мандал байхгүй гэдэгтэй холбоотой байх тийм. Маш сэрэг тий. Маш сэрэг. За агаар мандал бол байдаг. Агаар мандал 94% нь нүрс төрөгч байдаг санаж. Гэхдээ тэр нь маш сэрэг буюу дэлхийн агаар мандлаас 20 дахин бага юм сэрэг агаар мандалтай. За ийм сэрэг болсон геологийн идэвхжэлтэй холбоотой гэж хэлж болно. Гариг болгон ямар нэгэн байдлаар геологийн идэвхтэй байдаг тодорхой хэмжээнд тийм нарны идэвхжил хаяа хүчрхэгжээд сорон зоорны тесрэлт болдог шүү дээ. За тэр үед одоо нарны салхи гэдэг байгаа шуурга нь гархуудыг чиглэж хүч хурдтайгаар чиглэж ирээд энэ идэвхжлийг нь одоо бид нар бол яг нүдэрээ боддоор үзсэн. Туйлын туяа гэдгийг анх удаа харлаа. Яагаад тэгэхээр тэр үед нарны идэвхжил маш хүчтэй байсан учраас
ер нь ойрын жилүүдэд байгаагүй хүчтэйс учраас бид нар хүртэл одоо туйлд харагддаг туяаг бид нар одоо манай олж Монгол харсан. хүртэл харагдсан шүү Тийм дээ. хүчтэй одоо ийм нарны идэвхжил нодон болсныг бүгд санаж байгаа. Уг нь бол энэ бол маш аимшигтай үзэгдэл. Туйлын туяа гэдэг бол туйлын туяа нь аимшигтай үзэгдэл ш. Уг нь бол энэ чинь нарны шуурга ирж шүү дээ. За бид энэ одоо аимшигтай үзэгдлийг сайхан үзэгдэл болж хараад байна л да. Ийм сайхан одоо харуулдаг байгаа шалтгаан манай дэлхий биднийг хамгаалаад байгаа гэсэн. Хэрвээ дэлхий соронзон орон байгаагүйсэн бол энэ аимшигтай шуурганд агаар манд тэр чигтээ хуан аман задгаа сансралт үүсээд за бид нар нарны шуурган цацраг гэдэгтээ одоо цацраг гэдгээр бөмбөгдүүлээд за тавчхандаа бол амьдрал үүсэх боломжгүй болчихсон. Тэгэхээр ангарч нөгөө хамгаалах давхраа байхгүй учраас яг зөв. Нарны шуургаас хамгаалдаг зүйл дэлхийн цөмд орж байна. Бидний цөмд орж байгаа. Өөрөөр хэлбэл манай дэлхийн цөм шингэн төлөвтэй байгаа буюу байнгын идэвхтэй байгаад байна гэсэн үг. За энэ одоо идэвхтэй байгаагийн одоо гаригийн төвшөнд бол амьдрал гариг амьд байна гэж бас хэлж бас болох юм те. Энэ амьд гариг байна гэд ийм тулд одоо идэвхтэй байгааг бид нар юугаар хардаг вэ гэхээр хаяа галтуул дэлбэрж байгаагаар. Энэ чинь доороогоо галтуулчин доороос нь шингэн байна. Буцалж ядаад нэг газраар дэлбэрч гарч ирж байна гэдэг чинь геологийн идэвхтэй байна л гэсэн үг юм байна л да. Ангараг дээр галтуулал байхгүй. Гэхдээ эзэн нэгэн цагт байсан. Бат яагаад тэгэхээр Нарны аймгийн хамгийн өндөр том галтуулал ангараг дээр байдаг шүү дээ. За тэр галтуулыг бүгдээрээ олив гэдэг юм. Тэгэхээр энэнийг ингээ хараад үзвэл хизээ нэгэн цагт ангараг идэвхтэй байсан байна. Тэгээ явцын дунд үхэгдсэн байна гэж хэлж болно. За одоо жишээ нь манай дэлхий бол 4 тэрбум жилийн өмнө одоо бид нар яг очих юм бол тэр чихтэй халуун лав бүр хэд идэвхтэй байсан байж магадгүй. За энэ чинь ингээд аажуудаа одоо геологийн идэвхжил нь буураад одоо айжуу буурсаар хагаад маш тохиромжтой хэд идэвхтэй биш. Гэхдээ идэвхтэй хамгаална яг энэ сайхан цаг үед бид нар амьдарч байна л да. Эд залуу насны дээр нь л явж байгааг хэлж болохоор ч юм уу. Эд сайхан үед нь за их олон ингээд нэг юм одоо юун тохион бүрэлдсэн тохирол нь бүрэлдсэн үед нь амьдарч байна. За ангарагт бол яг ийм зүйл тохиолдсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл геологийн идэвхжил нь буурсаар аваад идэвхгүй болоод агаар мандалгүй шахуу болоод амьдрал байх боломжгүй өхмөл гариг болсон. За гэхдээ зарим хүмүүс л эргээд ангарагыг сэргээж олно гэж бас яриад байгаа тийм. За ангараг сар бууд гэд бид нар ингээ хайх юм бол аль аль нь агаар мандалгүй. Бид нар одоо ер нь геологийн идэвхжил бол маш ховор юм байна гэж дүгнж болохоор байна л да. Ер нь геологийн идэвхжил бол маш ховор юм байна. Гэхдээ энэ ойлголт 1979 оны 3 сарын 5-нд өөрчлөгдсөн байна. За. Бүгдээрээ юуны тухай ярих вэ? Юу за. Voyager-ийн тухай ярих нэ. Дэлхийгээс нөгөө нэг хамгийн хол яваа хүний гараар бүтээгдсэн биет гэдэг байгаа тийм. Voyager бол Voyager-тай холбоотой олон зүйл ярих юм бол байгаа. Тэгээд Voyager бол дэлхийн одоо бидний ойлгодог ойлголтыг олон зургаараа энэ зураг илгээгээд байгаа шүү дээ. Задгаа сансарлуу илгээсэн зураг. Маш алдартай зургуудыг Voyager хийсэн байдаг. За бид нар хамгийн ойрхон санаж байгаа нь бол нөгөө Карл Саганы бүдэг цэнхэрцгий гэдэг. За энэ бол одоо тэрбум жил километрийн цаанаас буцаа дэлхийг авсан чинь 6 тэрбумаас гэдэг үлээ тий. Тийм зүгээр нэг юм том задгаа сансар дунд жижигхэн зэг байна. Тэгээ бид нар ямар өчүүх юм бэ гэдгийг ойлгоход ингээ бодиттой зургаар ингээ харуулж үзье. Уг нь бол байдаг, уг нь бол мэдж байгаа гадарлаж байгаа. Гэхдээ бид нар харахаас нааш ингээ итгийг ойлгодоггүй гэдэг шиг тэр зургийг ингээ бодит баримтаар Voyager харуулсан байна. Тэгэхээр Voyager 1979 оны 3 сарын 5-нд ангар одоо Бархас сайтын дагуул Аяогийн хажуугаар ниссэн байна. За ингэхдээ Аяогийн зургийг авсан. Бид нар анх удаа нөгөө л Галилей 1610 онд харж ирсэн нийс 4 Бархас сайтын дагуулын нэгнийх нь хажуугаар бодиттой одоо ингээ хүний хараад бүтээсэн төхөөрөмж илгээгээд хажуухан зураг одоо илгээж байгаа хажуугаар нь илгээсэн зураг харсан байна. Энэ зураг өөрөө бас шинжлэх ухааны том нээлт гэх юм уу бидний ойлголтыг өөрчилсөн зураг гэж хэлж болно. Аяо энэ Бархас сайтын 4 дагуул дотроо маш онцгой дагуул. Өөрөөр хэлбэл Аяогийн авсан 4 зурган дээр л гэхэд одоо манай найруулагч үзүүлэх бах энэ зурган дээр 9 галтуул байгаад байгаа. За тэр байтугай Аяогийн нэг одоо тэр галтуул идэвхтэй юм уу? Адигтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар юм жижиг биетүүд, докторгон биетүүд геологийн идэхгүй гэж бодож исэн чинь тийм биш юм байна. Өдий 4 тэрбум жилийн дараа ч гэсэн Нарны аймаг үүссэн 4 тэрбум жилийн дараа ч гэсэн геологийн идэвхтэй амьд бэж болдгийм байна гэдэг манай дэлхий шиг бэж болдгийм байна гэдгийг илэрсэн. Тэр байтугай одоо Аяогийн нэгэн галтуулын дэлбэрэлтийн одоо юу нэ юу гэх юм үнс нурм нь 500 км-т
ниссэн байгаа нь зурган дээр буусан байт юм байна. За энэ ололт яагаад ач холбогдолтой юм бэ гэхээр ер нь одоо гаригууд жижиг гариг гэж гололтгүй ийм гариг болгон геологи идэхтэй ийм удаан амьд байж болт юм байна. За тэгвэл энэ дотор чинь Европ гариг байгаа шүү дээ. Ган усаар хүрээлэгдсэн энэ гариг дотор хүртэл сүмэн идэхтэй халуун хിവэрэ байгаа юм байна. За хэрвээ тийм бол тэр дотор амьдрал байх боломжтой. Бүр үнэхээр боломжтой. Яг тэгэхээр за ихтэй амьдрал гэдэг нь бид нар шиг ингээ сайхан хоорондоо ингээд радиоор ярьж байгаа юм хүмүүс байгаас бол оюуханд байгаа гэсэн үг биш. Ямар ч гэсэн тодорхой хэмжээнд юу байж магадгүй, бактери гэж магадгүй бид нар мэдгүй. Яг тэгэхээр Европогийн одоо юун те одоо мөсөн давхарг нь 100 км. Тэрний цаана ингээд нэвтэлж гарахгүй тэр усан ертөнц дотор одоо ингээд амьдрал юу ч байгаа юм байлээ тийм. Тэрийг нь өрөмдөж байгаа гэсэн шүү дээ. Яг зөв. Яг тэр тухай яригчлаа. 2024 онд бид нар Европа Клипер гэдэг юу илгээсэн. Одоо төхөөрөмж хүлэг илгээсэн. За тэр маань Европад илүү хүнсийг судлах юм байгаа юм байна гэдэг дараагийн юм ойлголтуудыг Voyager нээж өгсөн байна. Яг үнэ. Саяхан бас нэг ямар нэртэй үйлээ нөгөө баг гариг олоод судалсан чинь яг нөгөө амьдралтай төстэй бидний одоо нөгөө нэг амьдрал үүсгэд суур нэг хэд элементүүд өгдөг шүү дээ. Одоо нүүрс төрөг, хүчүүлтэр өгч, ус төрөгч, азот гэд тийм төстэй элементүүд олцсон байл шүү дээ. Ямар баг гаригаас үлээ би нэг ярьж байсан мартчих нэрийг. Тэр нөгөө юугаар хажуугаар нь илгээгээд нөгөө уургууд олцсон гэдэг тэрийг хэлж гэнэ үү? Харин тийм баха нэг баг гариг дээрээс л олцсон гэж хэлсэн. За тэгээд Аяа гэдэг бол Voyager гэдэг хүлэг Аяагийн энэ зургийг одоо авсан байдаг. Энэ маш алдартай зураг. Тэрнээс гадна Voyager-ийн авсан зургууд бол миний бодлоор энэ хүн төрөлхтний түүхэнд авч ирсэн хүмүүсийн ойлголтыг магадгүй зүгээр л жоохон сонирхоход үзэл ингээл хангаамаар маш алдартай зургууд авсан байдаг. Хүний гараар бүтсэн хамгийн хол явж байгаа одоо хүлэг шүү дээ. Voyager. Тэгээд одоо ч бараг 25 тэрбум километрийн цаана очсон гэлээ. Хитч билээ те. За гэхдээ дараагийн хамгийн ойрхон Proxima Centauri ч юм уу тэр хамгийн ойрхон уг нь 4 гэрлийн жилийн цайтай байдаг. Тэнд очихлоо. Яг Voyager-ийн хурдрал 40 мянган жил зарцуулна гэсэн. Задаа сансар руу гарсан. Одоо тэгээд Нарны аймгаас гараад хамгийн ойрхон од нь 40 мянган жилийн дараа ихээр бид одоо ямар жижиг юм бэ гэдгийг эргэн сануулж байна. Тэгээд Voyager-ийн бас нэг сонирхолтой зургийг зүгээр сануулхад Нарны аймгийн гэр бүлийн зураг гэдгийг авсан. Анх удаа энэ авсан. Өөрөөр хэлбэл хөндлөн одоо Voyager нисээд юугаар бархас сэдийн тойрог хөдөлгөнд орж аваад дээшээ гэх юм уу одоо перпендикуляраар чавхтаж шидэд тэгээд холоос ингээд бүх гаригуудыг багтаасан юм зургийг бас авсан бас одоо бид нар гэр бүлийн зураг гэж ахуулдаг шиг гэр бүлийн зураг гэдэг шиг тий. Зүг сонирхолтой юм. Ер нь би юу яадаг гэсэн штэ. Өмнө нь хөтлөгч ихээс өмнө им сасрах окторгоо ерөөсөө сонирхдаггүйсэн. Огт сонирхдаггүй. Ягаад ч мэдгүй болохоор сонирхдаггүй байсан баг та. Тэгээ одоо ингээд жоохон сонирхоод ихсэн чинь амьдралыг үзэх үзэл хүртэл айгу өөр болчт юм л штэ. Яаж өөрчлөгдөж байна? Ер нь тийм нэг тийм за амьдрал гэдэг байгаа чи бид нар нэг үсрээл нэг за үсрээл нэг 100 жил амьдрын үстэй. Гэтэл ингээд амьдрал үүсэж байгаа, дэлхий үүсэж байгаа тэр 4 тэрбум жил чинь бидний зүгээр ингээд нэг юм нэг хомсын төд юу ийж одоо хонхын тоос гэдэг үлээ. Тийм тэгэл энэ нэг жоохон амьдралын хугацаанд за ашгүй зүг өөртөө амар байж байгаа л өвчий. Аав. Зүгээр 100 жилийн юу юм бэ л гэж боддог юм билээ шүү дээ. Ойлголаа нэ. Нэрээ жоохон өөрчлөгдсөн. Тэрнээс өмнө чи мэдгүй одоо энэ талаар ерөөсөө мэддэггүй байсан учраас арай л өөр юм бодож явдаг гэсэн юм шиг үлээ. За нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Mons Cosmetics компани үйлдвэрлэдэг ургамлаар үсээ вай гэсэн урайтай Biomon шампунь хамтран ажилласан. За мөн газрын шимтэй цагаан сар гэсэн урайтайгаар газар шим үйлдвэр хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 8 цагаас радио мэдээг үйл авансаараа 8 цаг 10 минутаас та мэдхүн нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.